Сайн байцгаана уу залуусаа. Юуны өмнө манай челленжид нэгдэж өөртөө тэнцгээ шийдсэн мундаг залуусаа баяр хүргэе. Хэл сурах процесс гэдэг тэр мэдрэмжтэй холбоотой зүйл байдаг тул ганц сайн багш, сайн сургуулийн төв таныг мундаг болгож чадахгүй. Өөрөөр хэлбэл та л өөрийгөө төв сайн хэлтэй болгож чадах хамгийн чухал хүчин зүйлээ. Ингээд бүгдээрээ эхний 7 хоног болох үгсийн сангийн чадвар хүжүүлэх эхний шатны дүрмтэй танилцгаая. Үгийн сангийн 7 хоногт бид нийт 2000 үг буюу 500 өглөг, 500 нэрэг, 500 тэмдэг нэрэг, 500 дайвар үг чийжлэх болно. Бидний бэлтгэсэн 2000 үгийн чагсаалтыг бид челленжийн эхний өдөр нэг дор бүгдийн файл хэлбэрээр группт байршуулна. Ингэснээр та эхний өдрөөс эхлээд шууд үгээ цэглэж эхлэх боломжтой болох юм. Та цэглэхдээ ямар ч арга барилаар цэглэж болно. Харин үлдсэн өдрүүдэд яах вэ гэхээр өдөр бүр бид групп дээрээ эдгээр өгнүүдийг ашиглаж зохиосон өгүүлбэрийг англи монгол хэлтэй өглөө бүр 10 цагт 500-500-аар нь багтааж тавих болно. Учир нь үг чийжлэхэд олон хэрэггүй утга биш, яг гол чухал утгаар нь буюу өгүүлбэрт хэрхэн орж байгаагаар нь харж чийжлэх нь маш чухал байдаг үлээ. Тиймээс үгээр чийжлэх явцдаа бидний өгсөн өгүүлбэр тухайн үг хэрхэн орж байгаагаар нь сайн анзаарч харж чийжлээрэй. Ингэж чадвал таны үг маш сайн үлдэстэй тогтоох болно. Тодорхой үгийн сангуугаар цаашид ямар чадвар хөгжөхөд хэмнэлтэй байдаг учраас бид энэ шатны зорилгыг хамгийн их хэрэглэгддэг 2000 үг болгож тавьсан билээ. Хэцүү бас их санагдсан ч гэсэн хамаагүй 7 хоног хичээгээд энэ өгнүүдийг цаг гаргаад чийжлээд аваарай. Одоо харин би та бүхэндээ энэ шатны шалгаруулалтыг хэрхэн хийхийг тайлбарлая. Зөвхөн энэ нэгдүгээр шатны шалгаруулалт бусад 3 шатны шалгаруулалтаас арай өөр зарчмаар явагдах тул сайн хараарай. Ажлын 5 өдөр үгээ чийжсэн оролцогчид дэм гарагт үгээ шалгуулах болно. Үгээ шалгуулахдаа та групп дотроо өөрөө лайв хийх ёстой. Таныг лайв хийж эхэлмэгц бид таны лайв видеодоор комментоор 30 ширхэг рандом үг монголоор бичих болно. Та тэр 30 үгийг англи руу 5 минутын татвар бичих ёстой. Бичигтээ өмнө комментээр бичих ёстой байгаа. Англиар бичсэн үг дундаас син алданаас бусад алдаа гарч ирсэн тохиолдолд тооцох үгдийг санаа. Харин одоо би та бүхэндээ хэрхэн шалгалтандаа тэнцэх тухай хэлье. Таны бичсэн үгийг бид шалгаад 60%-тай буюу нийт 30 үгнээс 18 үгээс зөв бичсэн тохиолдолд та эхний шатаа давлаа гэсэн үг юм. Хүмүүст өөр 30 үг очих тул танд ямар ч төрлийн ямар ч үг очих болно гэдгийг санаарай. Бид зарим хүнд эсвэл хөнгөн гэж ямар ч хуваарь хийхгүйгээр шууд тавих тул мэдээж та бүх үгээ сайн мэдэж байвал шалгалтаа амжилттай өгөх магадлал өндөр байх нь шүү. Дэм гарагт та 10-аас 19 цагийн хооронд өөрийнхөө ач цагтай цагаар лайв хийх боломжтой. Манай Bright-ийн баг тэр өдөр бүтэн та бүхний шалгахаар бэлэн байх тул та эртхэн цагаа зохицуулаад ороод ирээрэй. Ингээд бид нэм гараг бүр тухайн шатыг хэдэн хүн амжилттай давсан тухай мэдээллийг маш тодорхой тавих болно. За ингээд эхний шатны даалгавар даваа гарагт өглөө 10 цаг тавигдсанаар манай челленж албан ёсоор эхэлж байна. Нийт оролцогчдаа бидний зүгээс томоос том амжилт хүсье. Нийт цугларсан баасны дүн болон бусад мэдээллийг бид удахгүй дарах болно. Bright сургуулийн төвөөс зохион байгуулж байгаа Oh My English онлайн челленж үгээр эхэллээ. Амжилт залуусаа. Удахгүй цацгаа.